자, 세 화면이 거의 밑으로 올라가고요. 자, 뭐가 있다. 이거를 쓰면 됩니다. EX 밑으로 EX 거의 EX 보고 웨이팅 계란을 써서 좁아요. 좁아. 그런데 괜찮은 좁아요. 있구나. 자, 오늘 A, B들이 야지 어떤 거 저기 뭐 대했어. 자, 얼토. X1, X2, X3 ахмад гороос үүсгэх юм бол X2-ыг олсон. Тэгвэл ахмад гороос чинь X1 бол X2-оос асах нь D гэсэн. X2 X3 бол бас X2-тэй нэмэх D тэнцүү байгаа. За энэс 2 дээр яг руу тусдаа 3 X2 6 гэж чинь X2-ийг өөртөө хийсэн. X2-ийг өөртөө хийсэн. За X2 өөртөө хийсэн гэж чинь B хариулт нь 2 гэсэн. B гэдэг үгс нь 2 бүгдөө. За дараа ууд төрөөс ягман авч. За ягман гэдэг маань энэ бол л да. За хоолой нөхөд. За хэрвээ 2 дугаар ягман X2 2-ын зүйл чинь манай энэ олгошгүй X хасхан 6X таваад нэмэлт 10X хасхан 4 гэдгээр нэг ягманы 2 учраас X-с 2 гэсэн үржихгүй задаг. Задаг үгсэн комплекс таваад за хасхан 2X гэдэг чинь хасгаа хол хасхан 4X хас нэмэх 2 дээ. За энэ олгош дүүгээ үржиж задлах нэ. Ийм болж байна. За энэс бид физикээр хийж бодох юм бол X1 болон X3-ыг олох болно. За тэгэхээр 2 нэмэх хасхан 4-2 ийм бол өөрөөр хэлбэл X1 гэдэг бол 2-оос хасах нь яг 2, X2 гэдэг бол 2, X3 гэдэг бол 2 дээр нэмэх нь яг 2 болж байна. За алгашид өгцөг болгоомжтой 3 яг 3 X1 X2 X3-ыг олчихлоо. Эндээс D яг 3 яг 2 болж таарч байна. D яг 3 яг 2 учраас бидний үлдэхсэн C гэсэн үгс нь 2 дээр үзэж байна. C гэсэн үгс 2 дээр. За дөрөвдүгээр нь хотод язгуур X гэдэг нэмэх нь язгуур X2 нэмэх нь язгуур X3-ыг бодох юм. За энэ бодож. За энэ бодоход мэдээж энд бол язгуур 2 байна. За энэ язгуур 2-оос нь язгуур 2 язгуур 2 дээр язгуур 2. За энэ бодоход квадрат төвшүүлээд язгуур авчих яг адилхан гэсэн. За тэгээд язгуур 2 нэмэх нь дахиад энэ язгуур 2 дээр за энэ А квадрат Б квадрат нэмэх нь 4. Нэмэх нь 2 язгуур дээр А Б 4-өөс 2 язгуур 2. За энэ ихтэй болох чинь D 2 D тэнцүү 2 E тэнцүү 4 E тэнцүү 4 за F тэнцүү за энэ үлээ за F тэнцүү 8 гэж байна. F тэнцүү за яг ийм болчихсон үү? Манай бол за энийг үнэхээр залгаа авчих. Манай ийм байсан байна. Язгуур дээр D нэмэх нь язгуур дээр E нэмэх нь язгуур дээр X-ийн хэрэгтэй байна. За тэгвэл энэ маань шүү дээ. Зүгээр бүгдээр язгуур дотор орчихсон 2 язгуур 2-ыг салах болохгүй. Учираас мага плин гэсэн. Язгуур 2 дээр нэмэх юм тийм ээ. За энэс өөр шиг орчихсон шүү дээ. За яг энийг засах язгуур 2 дээр дөрөвдөр энийг квадрат язгуур оруулах юм бол 4 болж квадрат шилжиж орно. Тэгээд 4 2 чирнэ язгуур 8. За энийг ийм хэлбэртэй оруулсан. Тэгээд бүгд ингэж хэлж байгаа. За A6 B2 C2 D2 E4 F8. За энэ дээр бол үүний ахмад прогресс ягмар дэш. Энэ дээр бол бидний үсрэг бүлэх ёстой гэдэг байна.
За ингээд энэ бодолд дуслаа.